Монгол улс стратегийн чухал бүтээгдэхүүн болсон цементийн хэрэглээгээ дотоодоос 100% хангах боломжтой болжээ. Хөгжлийн банк болон Европын сэргээн босголт банкны санхүүжилтээр болсон Монгол цемент үйлдвэрлэхэд жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гинэ. Гэсэн ч импортоор орж ирж буй цементийн хэмжээ төдийлөн буурахгүй байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Цементийг хөгжиж байгаа орнууд барилгын талах гэж нэрлэдэг. Бүтээн байгуулалт эрчимсэн сүүлийн 10 жилийн хугацаанд л хэд Монгол улсын цемент хэрэглээ 5-аас 6 дахин нэмэгдсэн баг. За яг өнөөдрийн байдлаар Монгол улс жилдээ 3 сая тонн цемент хэрэглэж байна. Улсын хэмжээнд цементийн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдний хамгийн отгон нь Дорногов аймгийн Өргөн сумын нутагт байрлах Мон цемент үйлдвэр юм а. За үйлдвэр байгуулах судалгаа 2006 онд эхэлж байжээ. Үйлдвэр байгаа энэ газар судалгааны багийн 2 монгол гэр байсныг л онцолж байлаа. За Шинжит худгийн шохооны чулуун ордын уурхайн тогтоогдсон нөөц 264.6 сая тонн юм байна. Энэ нөөцийг үйлдвэрийн хүчин чадлаар тооцоход 170 жил ажиллах гинэ. Ямар ч улс орны бол стратегийн хамгийн гол салбарыг бол цементийн үйлдвэр бол чиглэж одоо тодорхойлж явж идэг. Тэр утгаараа бол одоо Монгол улсад бол сүүлийн хэдэн жил бол 4 цементийн үйлдвэр бол одоо босч байна. Үүний нэг нь бол Мон цемент үйлдвэр байна. Хөгжингүй улс орнуудын жишгээр бол Монгол улсад бол цаашд хийж бүтээх дэд үтсийн болон зам барилга гүүрийн бол ажлууд бас байна. Мөн одоо уул уурхайн томоохон бүтээн байгуулалтуудад бол цементийн хэрэгцээ бол тасрахгүй. Төслийн нийт өртөг 230 сая доллар болжээ. Үүний 20%-ийг нь Европын сэргээн босголт хөгжлийн банк, 25%-ийг Монгол Улсын хөгжлийн банк, үлдсэн хувийг нь төсөл хэрэгжүүлэгч компани өөрсдөө гаргасан байна. Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдээс зээлийн эрсдлийн сангаа байгуулсан цорын ганц төслөө гэдгийг тодтогч байлаа. Өнөөдрийн байдлаар 22.3 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээд байгаа юм байна. За Европын сэргээн босголт банкны хувьд үйлдвэрлэл, технологи, хүний нөөцийн хувьд маш өндөр шаардлага тавьдаг гэдгийг мөн энэ үеэр хэлж байсан юм. Нийт хөрөнгө оруулалтынхаа бол 4.1 болох 25%-ийг бол хөгжлийн банкнаас л зээлээр авсан байгаа. Тэгэд энэ зээл маань бол цэвэр бол Мон цемент төслийн дэд үтс болон үйлдвэрийн барилга байгууламжид зарцуулагдсан. За миний хувьд цемент үйлдвэрлэлийн салбарт 25 гаруй жил ажиллаж байна. За Монгол улсад хөрөнгө оруулагчдын зүгээс үүсдэг ганц зүйл нь хууль эрх зүйн болон засаглалын доктортой адил юм. Мөн татврын өнгөлөлт. За бид үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөнд татвар төлсөн. За уг нь бол олон улсын жишгээр стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг татврын бодлогоор маш сайн дэмждэг жишээ. Actually, it was very amazing for me. За Дорногов аймгийн Өргөн суманд жоншны уурхай ажиллаж байгаа таагджээ. Үүнээс улбаатай нутгийн иргэдийн тал нь Хинтээ аймгийн Борундрын уурхайг зоржээ. За ил хөл байсан энэ суманд үйлдвэр ашиглалтанд орсноор хүний нүүдэл наашилж байгаа тухай таатаа мэдээг дуулгаж байлаа. Үйлдвэрийн ажилчдын 40%-ийг орон нутгийн иргэд эзэлдэг гинэ. За дэд бүтцийн хувьд 3.5 км салаа төмөр зам тавьсан бол сайн шандаас Өргөн сум хүртэл 35 кВт-ийн цахилгааны дэд станц, за 18 км-ийн автозам тавьсан байна. Дорногов аймгийн Өргөн сумаас уран төгс туратнаар сурвалжлаа. Хаягдалхийг ашиглан эрчим хүч гарган авч байгаа эко үйлдвэрээс бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Энэ технологи нь эрчим хүч түлш зарцуулалтын хувьд Монгол улсад одоо ашиглагдаж байгаа нойтон аргын үйлдвэрээс 2 дахин бага юм байна. За цементийн үйлдвэрийн хуурай аргын технологи гэдэг нь үндсэндээ тоос шороо багтай мөн усны хэрэглээ тань чадсан технологи юм. Тодорхойлж хэлэх юм бол усны нөөц багтай говь нутагт ахын болон үйлдвэрлэлийн ашигласан усныхаа 90%-ийг дахиад ашиглана гэсэн үг юм. Одоо түүхийн үедээ бэлтгэхдээ ноёт аргын үйлдвэр бол 35-аас 37% чийгт устаа хольж зуурж бэлддэг. Энд бол тийм устаа холихгүйгээр шууд хуурайг нь материалаа өөр одоо холдог энэ өрсөн жигдрүүлэг агуулах гэж одоо яриад байгаа. Энэ агуулах байна одоо тэр цаатлын тэр бөмбөр агуулахын тэр бол тэр түүхийн үедээ бол одоо холдог. Монгол улсад анх удаа хаягдал халуун үеийг ашиглан 5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байгаа жишг технологи энд хэдийн нутагшжээ. За энэ технологи нь агаар дэгдэх CO2-ын хэмжээг бууруулахаас гадна цементийн үйлдвэрийн цахилгааны нийт хэрэглээний 40-оос 45%-ийг үйлдвэрлэнэ гэдгийг хэлж байна. Дэлхийн цемент үйлдвэрлэгч томоохон орнууд болох Япон, Энэтхэг орнуудад одоо өргөн дэлгэр хэрэглэгдэж эхэлж буй шинэ технологи юм. Монголд анхны
технологи гэж өгж байгаа. Энэхүү WHR систем маань цементийн үйлдвэрийн хаягдл халуун ийг бид нэр дахин ашиглаж, дулааныг дахин ашиглаж, дулаан солилцуулагч болж ашигласнаар бид нэр халуун хийтэй хамт явах NOx хэмжээ өснөгт бууруулж байгаа. За хуурай арга ингээд тодтогод байгаа асуудал нь бол чулуунцрыг хөргөх системийг хэрэгэлдэг усыг бид нар бол нэгдүгээр дахин хэрэгэлдэг. Ерөөсө хаягддаггүй гэсэн үг. Хэрэглэсэн усаа дахин хэрэглээ явуулдаг тий. Зээнхүү эрчим хүч хэмнэх нь төвийн эрчим хүчний сүлжээнд ачаал үүсэхгүй байх сайн талтай. За мөн усаа дахин ашиглаж байгаа учраас ойрын 100 жилдээ усны асуудал санаа зовхгүй ажиллана гэдгийг үйлдвэр ажилчид хэлж байсан юм а. Уран төгс төрөд сурвалжлаа.